Арамд хөрөг ирэх үзэгчтэй UBS телевиз нүүр тусын ярилцлагын шинэ дугаар үзэгч та бүхний бүртэл болох гэж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх даваа хоёр өнөөдөр минь зочин байна. Танд арамд хүргэе. Арамд хүргэе. За та бүхэн ярих хамгийн гол асуудал бол үйлдвэржилт. Өнөөдөр Монгол Улс ер нь үйлдвэржилт хөгжин, за үйлдвэржилтийг сэргээ, за хүнсний хувьсгалын байлгыг өөрсдөө үйлдвэрлэе гэдэг асуудлыг бол сүүлийн үед маш өвчмөнтэй ярьж байгаа. Тэгэхээр та өөрөө бас яг Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд бол бас зүйлийг ярих байхаа гэж бодож байна. Тэгээд таныг бол бас үзэгчд бол баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн гэдгээр нь бол илүү сайн таньдаг. Тэгээд өнөөдөр бол бас яг ерөнхийлөгчийн одоо тэр зүгээс явж байгаа бодлого үйл ажиллагаа явж байна. Ер нь үйлдвэрчлэл яаж яан цагаал гэж маш олон хөтөлбөрүүд явж байгаа. Тэгээд энэ бол бас ямар ч байсан үр дүнг нь монголчууд хүртэх болно. За дээрэс нь яриад эхэлсэн юм бол энэ бол учиртай гэж ярьж байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудал бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг хүнсний хувьсгалын асуудал байгаа. Хувьсгал хийх гэж явж байна. Тийм, хувьсгал хийх гэж явж байна да. За ер нь бол одоо альва улс орны төр засаг одоо ард иргэдээ тэжээллэг аюулгүй хүнсээр доктортой байнга одоо хангаж явах тийм одоо үүрэгтэй байдаг тийм ээ. Тэр үүргийн хүрээнд бодлоо Монгол улс бол одоо бас одоо яг л адилхан шүү дээ тийм ээ. Одоо аюулгүй хүнсээр ард иргэдээ хүртээмжтэй доктортой хангаж явах хэрэгтэй. Тэгээ энэ бодлогын хүрээнд ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад хүнсний хангамж аюулгүй байл үндэсний хөдөлгөөн одоо Монголын ард түмний мэдгээр бол хүнсний хувьсгал одоо үндэсний хөдөлгөөнийг одоо 2022 оны 5 сард эхлүүлсэн. Одоо яг 2 жилийн яваа болж байна. Тэгэхээр хүнсний хувьсгал гэхээр маш олон асуудлыг ярьж байгаа. За ерөнхийлөгч бол зарим үйлдвэр аж ахуйн нэгжидээр бол ажиллаад харагддیں۔ Тэгэхэд яг хүнсний хувьсгал гэхээр за зээл авахаас эхлэн үйл одоо татвар гээл маш олон зүйл бол хөндөгдөг учраас энэ дээр бол цогц бодлого хэрэгжижээж өнөөдрөөс үр дүнд гарах байхаа гэж бодож байна. Гол цөм нь юу юун дээр анхаарал хандаж ажиллаж байна юм. Сүүлийн 12 жил одоо баялаг бүтээгч дэмжих холбооны тэргүүнээр явж байна. Одоо ч ажиллаж байгаа. Мөн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчд энэ дэрэгдээ үйлдвэр үйлчлэгийн бодлогын зөвлөх ажиллаж байгаа тохиолдол бол анх удаа гэх юм байлээ. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр үйлдвэрлэл хэрэгтэй тийм ээ. Энэ үйлдвэр гэдэг ямар чухал асуудал вэ гэдгийг сая ковид бидэд харууллаа. Бид нар одоо 2 жил үе таалгаанд хаагаад бид нар өөрсдөө амьдарч үзлээ шүү дээ. Тэгэхээр юугаа үйлдвэрлэж чадахгүй байл, юугаа хийж чадж байна, юугаа хийж чадахгүй байна гэдгийг бид бүгдэнд нь ойлгож өгсөн. Улс төрчиж ойлгож өгсөн, ард түмч ойлголоо. За ерөөсөө бид нар үйлдвэр суус болохгүй юм байна. Ганцхан уулуурхаас хамааралтай байж болохгүй юм байна. Уулуурхаан бус салбараа хөгжүүлье. Гэт аяд жуулчлалын салбараа хөгжүүлэхэд засгийн газрын бодлогоор ингээд ажиллаж байна тийм ээ. Нөлөөлөн одоо нэлээд томоохон ажлууд хийлээ. Энэ жил одоо бүр илүү гоё ажлууд хийхэд төлөвлөсөн байна. За нөгөө талдаа хүнс үдээ аж ахуйн салбараа хөгжүүлье. Газар тариалан мал аж ахуй хүнсний үйлдвэр энэ салбараа хөгжүүлье. Ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангая гэдэг энэ томоохон зорилгын хүрээнд одоо Монгол Улсын ерөнхийлөгч санаачлал ингээд ажиллаж явж байгаа. Тэгээ өөр улс төрийн манлал үзүүлээд одоогийн байдлаар 82 үйлдвэр аж ахуйн нэгдэр очсон байгаа. За үүний 60 гаруй үйлдвэр нь бол дандаа хүнсний үйлдвэр. За мэдээж одоо мал аж ахуй байж байгаа, газар тариалан байж байгаа, хүнс үйлдвэрлэл байж байгаа тийм. За нөгөө одоо 20 гаруй үйлдвэр нь болохоор сая 2024 он гараад хөнгөн үйлдвэрүүдээр явсан. Тэгэхээр одоогийн байдлаар 20 гаруй хөнгөн үйлдвэрүүдээр орцсон. За хөнгөн үйлдвэрүүдээр очлоо. Ноос, ноолдуур, арьс чирээр маш гой бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Бүр анхан шатнаас нь ахуулаад, боловсруулад эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын зах зээлийг хангаж байна. Дээрээс нь дэлхийн зах зээлд экспортлж байна, тийм үү? Маш их хэмжээний одоо экспортын орлогыг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ салбарыг дахиад нэг дэмжиж өгчих юм бол дахиад одоо томоохон амжилт байх юм байна гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр очиод өөрөө харцсан байхгүй. Бас дээрээс нь үйлдвэрлэгч нар маш олон санаа хэлж байгаа. Одоо ингэмээр бид нар ийм юм бүтээчтэй. Одоо бид нар тэгээд болгон дэмжиг үзүүлчихэд бид нар тэр төвшөнд хүрэх гээд байна гэдэг. Тэнгүүтээ цагаан халт одоо хөтөлбөрийг эхлүүлэх гэж санаачлаад ингэ явж байгаа байхгүй. Монгол улс бол ер нь бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлээд хэрэгдэг гэдсэн. Гутлын үйлдвэр, хевсний үйлдвэрч гэдэг юм. Нэг хэсэг бол үнэхээр үйлдвэрчтэй орн байсан. Хэсэг бол үнэхээр завсралцсан. Ерөөсөө гадны бүтээгдэхүүнийг шүтдэг, гадаадын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр сүүлийн үед бол энэ үйлдвэрчлэлтэй сэргээе. Энийг дагаад бол маш олон ажлын байр бий болдог гэдэг асуудлуудыг бас тавьдаг болсон. Тэгэхээр хүнсний хувьсгал за үйлдвэрчгээл дагаал маш олон асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр үйлдвэрчлэлт хөгжихэд яг юу саад болоод байна гэдэг дээр бол яг тэр цөмөнд ажиллаж байгаа хүмүүс бол маш олон асуудлыг ярьд юм билээ л дээ. Ажиллах хүчин ч гэдэг юм уу, татварын бодлого за тэгээд маш олон одоо төрийн дарамт гэж ажилладаг. Яг цөмөнд ажиллахад хүмүүс ярьж байгаа гол асуудал. Тэгээ ер нь бол асуудал бол одоо маш их яагаад бол 30 гаруй жил энэ салбар орхигдсон салбар байгаа тийм ээ. Тэгэхээр үйлдвэрлэлийн салбар төдийгүй одоо чинээлэг Монгол улс байя, цалин хангамж сайтай, бүгд ажил хөрөлтөй байя гэх юм бол бид
жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар, тэр тусмаа бичил үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлүүдийг бид хөгжүүлж иж ард нийтээрээ сайхан амьдрнаа. Тэгэхээр энэ чинээлэг Монгол улсыг бий болох ёстой байхгүй. Чинээлэг Монгол дундаж давхаргаа дагаад чинээлэг Монгол улсыг бий болох ёстой тийм. За би энэ дээр нэг жишээ хэлэхэд бол Монгол улс 90 онд ингээд алсан зах зээлийн нийгэм рүү шилжиж орсон. За бид ингээд 91, 92, 93 онд дандаа картамаар хэрэгэлдэг байсан тийм ээ. Талхаа, сүүгээ, маха 2 кг махаар бүтэн сар болдог байлаа шүү дээ тийм ээ. За ингээл баг бүх одоо бараагаа ингээд картер авдаг байсан. Тухай сар болгон картын барааны жагсаалт гардаг тийм үү. За энэ сар ийм карт бараагаар олгоноо. Тэгээд картаар өгж явж байгаа дараад нь бид нар дотоодын зах зээлийг хангахын тулд импортын барааны татварыг тэгэлсэн. Гаднаас татваргүй бараанууд маш ихээр орж Монголын зах зээлийг одоо Монголын зах зээлийг яг нэрэлт нийлүүлэлтийнх нь хэмжүүлж байгаа юм л да тий. Тэгээд тэрнээс хойш одоо картын бараа өгөө болсон. Тэгтээ нөгөө сэрэг тал нь ихэд дан гадны одоо хүнсийг гадны хувц хонорыг бид өмсөж хэрэгэлдэг болсон. Дотоодын нөгөө сайхан одоо бий болсон байсан тэр олон мянган үйлдвэрчин бүгд ихэнх шахуу хаалгуудыг барьсан шүү дээ. Тэгээ бид худалдааны эзэн засагтаа бож хувирсан. Тэгээ сайхан үйлдвэрүүдээ бүгд нэг байхгүй болгосон. Одоо эргээд бид сая ковидээр харахад дээрэс нь одоо энэ Орос Украины байлдаан байна. Нийт одоо олон улсын эдийн засгийн хүнд нөхцлүүд байна тийм ээ. Олон хүчин зүйлээс шалтгаалаад хизээш дахиад хил хайлаа хааж магадгүй юм байна. Тийм учраас бид нар одоо буцаагаад үйлдвэрлэлүүдийг сэргээе. Гэхдээ орчин үеийн технологи, инновац шингэсэн тийм сайхан үйлдвэрүүдийг бүтээн байгуулж эхэлж байна. Одоо нэг үе бодох юм бол одоо манайд бас үйлдвэржүүлэлт сая ковидоос хойшоогоо үйлдвэр ичимтэй хөгжиж байгаа. Олон шинэ үйлдвэрүүд нээлттэй хийж байна. Тэр үйлдвэрүүд дээр бас очиход үнэхээр сэтгэл гоё байдаг. Одоо Монгол улсыг хоёр бүтэн тойрж ажилласан шүү дээ. Тэгээд ажиллахад бол ер нь ихэнх үйлдвэрүүд үйлдвэргээд байх юм бохгүй орон нутаг бол үйлдвэргээд байх юм байхгүй шүү дээ. Дандаа бичил жижиг дунд тэгээд өрхийн үйлдвэрүүд л байдаг. Ерөөсөө өлхөөл. Одоо ингээд зарим нэг аймаг байтхаас сумд бол юу ч байхгүй шүү дээ. Энэ бол дандаа худалдааны тий. Тэгээд худалдааны одоо авж байгаа жишээлбэл хүнсээ бол Улаанбаатараас аймаг руу аймагаас сум руу зөөхөд зориултын бус тээврийн хэсгээр зөөдөг. Зориултын бус одоо ачаа бараатай хамтдаа хүнсээ зөөгөл хамтдаа авч авчил худалдаж борлуулж байгаа. Тийм чинь бол үнсний аюулгүй байдал маш ихээр алдагдаж байгаа байхгүй. Тэгээд гаднаасаа ямар тээврийн хэсгээр ирдэв. Энд ямар агуулгах саванд хадгалдیں۔ Дээрээс нь худалдан борлуулж байгаа худалдааны төв дээр нь бас зориултын агуулгах саванд хадгалж гэнэ үү, худалдаа борлуулж гэнэ үү. Дээрээс нь зөөгөөд аваачаад эцсийн хэрэглэгчийн ширээн дээр хөрөгчөнд ямар хүнс орж байна гэдэг энэ бүх тогтолцоог нь одоо хангах хэрэгтэй байхгүй юу? Аюулгүй байдлыг хангах хэрэгтэй тий. За мэдээж хангамжийг одоо хийхэд бол Монголын засгийн газраас баг хүүтэй урт хугацаа зээл олгож штэ. Одоо 5% хүүтэй 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай зээлийг сая өнгөрсөн жил олгож эхэллээ. 2023 онд 832 тэрбум төгрөгийн зээлийг олголоо штэ. Одоо мал аж ахуйн салбар, газар тариалан хүнс үйлдвэрлэлийн салбарт тий. Тэгэхээр ингээд маш хэмжээний зээл ийшээ гарч байгаа, маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч санаачлаа тийм том хөрөнгө оруулалтыг хийж гэн, бодлогын том дэмжлэгүүдийг үзүүлж гэн, өөрөө очиж газар дээр нь танилцж гэн, өөрөө үйлдвэрлэгч нартай уулзж гэн, үйлдвэрийн удирдлагуудтай уулзж гэн, тоног хөрөнжин сонирхож гэн. Дээрээс нь хийж байгаа одоо инновац бүтээгдэхүүнүүдийн гаргаж байгаа бүтээгдэхүүн үзэж нь харж гэн тийм ээ. Нүдэрээ хөвзөөд гараараа бариад чинь хүн ингээд өөр мэдрэмж авна шүү дээ тий. Төрийн тэргүүн очно гэдэг чинь маш чухал байхгүй юу? Төрөөс одоо тэр тухайн үйлдвэр за орон нутагт бол тэр үнэхээр жижиг дунд өстой нөгөө гар аргаар үйлдвэрлэж байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр тэр 5% зээлээс гадна өөр ямар хөшүүргүүд одоо бий болж байна сүүлийн жилүүдэд. Ерөнхийдөө жишээ нь маш олон үйлдвэр дээр ажиллаад явд юм билээ. Ийм асуудал байгаа юм байна гээл тэгээд цаашаа засгийн газар буцаалж байгаа. Яг бодитоор дэмжлэгүүд ер нь юу юм бэ? Тий, ер нь бол хамгийн том дэмжлэг бол баг хүүтэй урт хугацаа зээл шүү дээ. Бүх аж ахуйн нэгж хүсдэг үйлдвэр аж ахуйн бүгдрэл баг хүүтэй урт хугацаа зээл хэрэгтэй байна. Тэд тусмаа одоо ковидын одоо дараа хүнд нөхцөл байдалд орцсон тийм ийм аж ахуйн нэгжүүд. Дээрээс нь одоо ингээд маш олон хүн цалинжуулж байгаа болохоор одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал маш их зардал гардаг. Тэгээ тог загалгаан ус бүгдийн дотоодоос ашиглана шүү дээ. Дотоод мөнгө дотроо хийж байгаа байхгүй юу? Одоо бүх мөнгө дотроо хийж гэнэ гэсэн үг. Бид нар гаднаас импортын хүнсээ авч идэл хувцас авч өмсөөл байх юм бол бид нар мөнгөө гадаад улс руу гаргаад гадаадын хин нэг бизнесменийг дэмжиж байгаа байхгүй юу? Гадаад нөхрийн бизнесийг л дэмжиж байна. Одоо бид нар дотроо монголчуудынхаа бизнесийг дэмжиж Монгол үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь чухал байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бол яг хуудад мэдээж эхний ээлжинд бол одоо барьцаа хөрөнгө сайтай аж ахуйн нэгжүүдэд банк зээл олгож байгаа. Яагаад гэвэл банкны их хөвсөр олгож байгаа учраас одоо барьцаа хөрөнгөтэй аж ахуйн нэгжүүд бол зээлээ авч болж байна 5% хүүтэй тий. За барьцаа хөрөнгө байхгүй хүрэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд бол зээлийн батлан даалтын сангаараа 60% хүртэлх хувийн даалгаад зээлээ авч болдог. Дээрээс нь одоо орон нутгийн хөгжлийн сан гэж байна.
Дижид дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байна, тий. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж байна. Тэр сангуудаасаа багхүйтэй зээлээ аваад бизнес их нээлттэй. Одоо энэ хүнсний хувьсгал дээр бол нодлон бид нэр одоо хүнсний ногооныхаа бараг 85% шийдлээ шүү дээ. Энэ ихэнх нь жижиг дунд аж ахуйн нэгжүүд эндээс зээл авсан, торон төхөөрөмжийн зээл авсан, мөнгөн зээл авсан тий. Тэгээд бид нар хүнснийхаа ногооны хэрэгцээг түүхэндээ анх удаа 85% хүргэж байгаа байхгүй юу. За бид нар одоо цаашаа одоо 90 95 100 хүргэх гэж зорж байна. За босод одоо салбарууд дээр ч гэсэн бид нар мал боловсруулах, мал найдлах салбарууд дээр ч гэсэн тодорхой хэмжээний ахиц гараа явж байгаа. Мөн махны экспортон дээр бас томоохон хэмжээний амжилт гаргасан тийм ээ. Олон төрлийн одоо үр дүнгуудыг ярьж болно л да. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ажиллаад явж байхад бол энэ одоо үйлдвэр бол Монголд үнэхээр хөгжих юм байна. За энэ бол үнэхээр нутагшиж чадахгүй юм байна гэд энэ дэр бол мэдээж олон талын судалгаа явж байгаа байх л да. Та яг хамт ингэж явж харагдсан шүү дээ. Тэгэхээр тэр хөгжиж байгаа үйлдвэрүүд за салбараар нь аваад үзэх юм бол аль салбар нь илүү Монгол улсад хөгжиж байна. За аль нь илүү хөгжих боломж ирээд харагдаж байна. Монгол улсад үйлдвэрлэл хөгжихдөө эхнээсээ шинэ инновац технологитой, дээрээс нь ажлын байрыг нэмэгдүүлдэг кластерын систем гэж байдаг шүү дээ, тий. Том, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бүгдийг одоо хамтарч ажиллах. Тэр тогтолцоог нэг сайн хардаг байхгүй. Дээрээс нь одоо нөгөө бүтээгдэхүүнээ үндэсний бүтээгдэхүүнийг авч хэрглэж гин үү, бие биентэйгээ гэрээ хийж хамтарч бие бинийгээ дэмжиж гин үү. Тэр олон тарлын юмыг харж ээж Монгол улсын төрийн тэргүүнийг одоо авч үзүүлдэг. Дараагийн үйлдвэр нь нөгөө үйлдвэртэйгээ дараагийн үйлдвэрүүд нь бүгд холбоотой. Тэгэхээр арьсаар боловсруулах үйлдвэр очиход тэр үйлдвэрээс боловсруулсан арьсыг нь Best Shoes гэдэг компани гутал хийдэг. Арьсаар нь гутлаа хийгээд зах зээлээр гаргаж байгаа ч гэдэг юм уу тий. Ингээд янз янз гэдэг аль болох кластерын системийг л Монгол улсад нэвтрүүлчмээр байгаа. Энэ кластерын систем гэдэг маань 2019 онд хуулинд орсон. Одоо тэг хуулинд орчоод 2021 онд ковид болоод тэгээд нэг хэрэгжээгүй. Одоо ингээд ковидын дараагаас нь кластерын систем гэдгийг л хэрэгжүүлэх гээд байгаа. Энгийнээр хэлэх юм бол танаас авсан бүтээгдэхүүнийг боловсруулад бүтээгдэхүүн гаргаад дэлхийн зах зээлээр гаргаж ийн дотоодын хэрэгцээг хангаж ийн тийм ээ. Тэгэхээр энэ донд бүгд үндэсний дотоодын компани, том жижиг компаниуд байх хэрэгтэй байхгүй юу? Үйлдвэр аж ахуйн нэгжүүд ер нь Улаанбаатар хотод гол төлөв төвлөрүүд байна. За орон нутагт аваад үзэхэд бол бас орон нутгийнхаа онцлогоос шалтгаалаад үйлдвэрүүд бол бас хэмжээнд хөгжиж байгаа. Тэгэхээр яг энэ үйлдвэржилтийн бодлого ер нь яаж явж байна? Үйлдвэржилтийн бодлогын хувьд бол одоо үйлдвэр технологийн паркийн хууль одоо 2022 онд батлагдлаа. За ингээд ховдын үйлдвэр технологийн парк гэж байна, нэмэлтих байна, дархных байна тийм ээ. Ингээд 5 6 одоо үйлдвэрийн технологийн парк ингээд байгуулагдаад явж байна. Хамгийн сайн одоо хурдтай явж байгаа нь ховдын үйлдвэр технологийн парк байгаа. За тэгэж ингэж үйлдвэр технологийн паркад одоо нийлвэж ажиллахгүй бол одоо тухайн одоо нөгөө үйлдвэрийн чинь дид үсгч чухал байдаг. Газар байна. Тэгээд хог ус байна тий. Ингээд одоо тог захалгаан байна. Тэгэхээр тэр бүх юмыг нь одоо улсаас шийдэх ёстой. Тэгэхээр үйлдвэр технологийн паркын хуулийн дээр бол одоо 10 жил тэр газрынхын төлбөрөөс чөлөөлөхөө. За дахиад 10 жил дотроос нь 100% чөлөөлөхөө. Тэгээ дахиад 5 жил байх юм бол 50% чөлөөлөх ч гэдэг юм уу те. Ийм олон сайхан заалтууд орох гээд одоо ингээд хуулийн төсөнд босруулагдсан ингээд явж л байгаа л та. Эдгээр ингээд батлагдаад явчих юм бол бид нар энэ үйлдвэрүүдийг нэг газар төвлөрүүлээд тэндээс нь одоо зах зээл рүү нийлүүлдэг. А бүгд тэнцэнэ татврын хөнгөлтүүдийг, газрын хөнгөлтүүдийг одоо олон төрлийн хөнгөлтүүдийг бас эдэлдэг тийм байхаар бол одоо шинэ хууль батлагдсан. Одоо ингээд явж байна. Ямчс энэ хууль нэг үе харах юм бол Монголд үйлдвэр хөгжих үндэс суурь аягүй сайн тавигдчихж байгаа шүү. Одоо энэ дээр л бид нар бодлогын зөв дэмжлэгээр ингээд цаашаа явчмаар байна. Хуулийн үр шимийг бас хүртээд эхлэх байх л да. Гэхдээ үйлдвэрлэгч нартай, аж ахуйн нэгжүүдтэй ингээл яг мэдээ сурчлага аваад явж хахад хамгийн гол ярьдаг асуудал бол бид нар дөнгөжнөх хөл дээрээ тогтохч идэл маш олон төрлийн энэ татврын дарамт байна, төрийн дарамт байна. Энийг үнэхээр давж чадахгүй юм байна. Тэгээ манайд бол жишээ нь гадаадад ажиллаж байсан хүн Монголд ирээд үйлдвэр байгуулах гэхэд зүгээр жирийн ингээд очиод ийм үйлдвэр байгуулах зингэсэн гэхэд бол бас бүтдэг ажил үнэхээр алга байна. Үнэхээр танил талаарын алга. За ийм асуудлууд байх юм аа гэлдэгжээс. Энэ бол бас л нэг ярих асуудал байх. Тэгээд дээрэс нь тэр олон төрлийн давхарцсан татвар одоо тэр бусад нийгмийн дөнгөж ингээд бид нар тогтохж байгаа юм чи яаж чадах юм бэ? Үнэхээр цалингаа гэж байгаа юм чиг тийм учраас ингээд дампуурч байна. Тийм учраас болоод ингээд энэ асуудлыг давж чадахгүй гэдэг бол газар дээр бол ийм асуудлууд нэлээ их л байдаг. Тий, одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр очиход бол том жижигээс шалтгаалаад том асуудалтай, жижиг асуудалтай тий бүх төрлийн л асуудлуудтай байдаг. Одоо энэ асуудлуудыг бүгдийг нэг өдөр үрс авсан юм шиг шийдэж байхгүй. Төрийн бодлогоор бол одоо ингээд шийдэд явж байна. Том үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байна тийм ээ. Одоо энэ хүнсний хувьсгал гэж том хөтөлбөр хэрэгжиж байгаа чинь энэний цаана хүнсний үйлдвэрүүдийг томоохон хэмжээгээр дэмжиж байгаа.
мөн газар тариалан дэмжиж байгаа, мал аж ахуйн салбарыг дэмжиж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ салбар дээр байгаа асуудлууд чинь тэр хэмжээгээр бас асуудлуудыг шийдэж байна гэсэн үг. Энэ чинь зөвхөн зээл болгоод зогсчихгүй энэтэй холбогдуулаад хөрсний уршилтай холбогдуулаад 24 төрлийн шийдвэр гарсан шүү дээ. Тэр 24 төрлийн шийдвэр дотор бол одоо яг нэг үйлдвэрийнхээ таван төхөөрөмжийг хил гаалаар оруулж ирэх юм бол гаалын дотроос 100% чөлөөлж байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд комбайн автошины одоо нүүтийн 50% чөлөөлж байгаа ч гэдэг юм уу. Маш олон төрлийн чөлөөлт хөнгөлтүүд бас давхар хэдэлж байгаа. Тэгэхээр одоо энэ үндэсний хөдөлгөөний цаана маш олон төрлийн асуудлууд нь шийдэгж байна гэсэн. Давхар шийдэгж байгаа гэсэн. Одоо цагаан алт хөтөлбөр дээр ч гэсэн одоо нөгөө үйлдвэрүүд нь явж үзээд энэ үйлдвэрд ийм асуудал байгаа юм, энэ үйлдвэр ийм асуудал байгаа юм байна. Одоо хуулийн төсөл дээр тэр асуудлыг тэгж оруул. Тэгээд оруулчихад дараад нь төрийн бас байгууллага холбоодуудаараа хилэлцүүлээд сүүлд нь батлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг асуудлуудаа бүгднийг нь шингээгээд оруулаад явчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор одоо ингээд энэ олон үндэсний хөдөлгөөн тухайлбал хүнсний урсгал, тухайлбал цагаан алт. Энэ үндэсний хөдөлгөөнүүдэд дамжуулаад тэр олон асуудлуудыг шийдэж байгаа гэсэн. Гэтэ бүх салбарын асуудал шийдэгдэхгүй шүү дээ чинь тийм. Энэ ч бол одоо арьсчээр ноос ноолор дүнтэй холбогдолтой асуудал шийдэгдэх гэсэн. Хүнсний урсгал бол газар тариалан мал аж ахуйн сүлэрт холбоод шийдэгдэх гэсэн тийм. Цаач нь одоо ингээд одоо модын идэлж гэдэг юм уу өөр одоо олон төрлийн аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ тийм. Тэд нар чинь араасаа бас шийдэгдэх боломжтой. Яагаад гэх юм бол юм хийж гэр гэж учиртай байхгүй. Бас ингээд хөдөлгөөн эхэлжтэй энэ асуудал явуулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж дээ хөгжихэд дээ тийм. Жижиг дундыг дэмжиж дээ үндэсний үйлдвэрийг дэмжиж гэдэг энэ ажил эхлэх нь аюул чухал. Энэ ажлыг санаачлаад улс төрийн манлайл үзүүлээд эхлүүлээд явж байгаа нь Монгол улсын ерөнхийлөгч. Суурийн зөв тавьчих юм бол цаашаа явах боломжтой. Тэгэхэд бол бид нар 30 гаруй жил бий болсон тогтолцооны гажиг тогтолцоог бид нар засах шаардлагатай юм билээ. Тэгэхээр бид нар орчин үеийн одоо хүнс үдээ аж ахуйн салбарыг бий болгох шаардлагатай болоод байна. Тийм учраас тэр орчин үеийн хүнс үдээ аж ахуйн салбарыг бий болгохын тулд тогтолцооны шинжилэл хийж бий болно. Тогтолцооны шинжилэл хийхэд бол бид нар янз бүрийн хувьсгалуудыг хийх ёстой юм билээ. Одоо та бол сонсож байгаа эмэнд дээр ч хувьсгал хийхгүй болохгүй л болсон байгаа шүү дээ. Ийм бас асуудал байгаа тийм. Хүнс бас асуудал байна. Яагаад гэвэл одоо бид нар ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Тэгэхээр энэ чимээгүй дахлыг бид нар одоо хувьсгал хийж энэ хүнснийхээ асуудлыг шийдэхгүй болохгүй болсон цаг учраас л энэ одоо үндэсний хөдөлгөөнийг хүнсний хувьсгал болж бүр хувьсгал хийх гэдэг нь шүү дээ. Энтэг улсад бол бүр төрөл төрлөөр нь хувьсгал хийсэн юм билээ. Одоо доонгийн хувьсгал, манжингийн хувьсгал одоо юу гэдэг те нөгөө хүнсний ногоонуудынхаа бүх төрлөөр нь ширхэгчдэн хувьсгал хийжээс том хувьсгал гаргасан байгаа байхгүй. Одоо манайх бол 19 төрлийн бүтээгдэхүүн дээр хувьсгал хийчихэл гэж байгаа байхгүй. Түрүүн та цагаан алт гэдэг бидний талаар нэг товчхон ярьлаа. Цагаан алт гэдгийн цаана бол нөгөө ноос ноолорын бүтээгдэхүүн явна гол асуудал. Тэгэхээр дэлхийн том брэндүүд Монголын ноолорыг сонирхтын гэлээ, ноосыг сонирхтын гэлээ. Манайх уг нь чанартай боловч бэлтгэн нийлүүлэгтээ анхаарахгүй анж гэдэг юм уу. Энэ дээр гэрээ хилцэл болохгүй байна. Яг дээд түвшиндээ гэдгээл ярьдаг шүү дээ. Тэгэхээр давхар одоо энэ нөгөө экспорт нь гаргах. За тэгээд цааш нь бол илүү том боломжууд бол энэ давхар харагдаад байна. Ягаад цагаан алт гэж нэрлсэн бэ гэх юм бол газар дээр байгаа баялаг байна шүү дээ тий. Ноос ноолор, арьс шир одоо энэ баялагаа бол бид нар цагаан алт гэдэг. Газар доорх нь бол одоо шар алт шүү дээ тий. Металл байдаг бол тийм ээ. Тэгэхээр бид нэр энэ цагаан алтан дотроос ноолор бол угаасаа дэлхийн зах зээл дээр танигдсан байлээ. Манай Монгол улсаас дэлхийн зах зээл дээр гол тоглогч нь байлээ. Тэгэхээр одоо манай Монголын цагаан алтны инновац технологинд л нарийн байх юм бол одоо олон улсын тэр стандарт шаардлагыг хангадаг байх юм бол дэлхийн том брэндүүд хулдаад аваад эхэлсэн байна. Жишээлбэл Шанилж гэдэг юм одоо манай үндэсний үйлдвэрээс авч штэ тийм ээ. Тэгэхээр ийм том брэндүүд манай бүтээгдэхүүнийг авдаг, дэлхийд тоодог болсон. Жишээлбэл одоо сая хоньны носон бордоо Герман, Америк авчин. Тийм ээ? Авсан байсан. Тийм. Бид нар одоо Монгол ерөнхийд зөвшөөрөлт танилцсан шүү дээ. Тэгээд гэх мэт ийм жишээнүүд бол маш их байна. Үнэхээр бид нар юм хийж чадж байгаа. Дэлхий хүлээн зөвшөөрөө, дэлхий удаж аваад байгаа юм дээр бид нар одоо энэ нөгөө зөвхөн уулархаас хамааралтай байхгүйгээр хөдөө аж ахуйн салбараа аж жуулчлаас одоо хөгжөөд ирэх юм бол аж жуулчлаас 33%, мал аж ахуйгаас 33%, ах хүмүүс Чингис хаан эдийн засаг солонгор нь үстэй. Монгол хүний амьдрал тоодын нийт бүтээгдэхүүн өснө үстэй. Тэгэхээр Монгол хүн $1000 цалинтай байх гэдэг чинь бол уг нь бол ингээ эдрэг зэрэг хөгжүүлээд явчих юм бол асуудал байгаа байхгүй. Хүнсний хувьсгал одоо яг санаачлалмжлал одоо 2 жилийн хугацаанд бол энэ дээр бол бас боловсруулах, за газар дээр нь ажиллах гэдэг олон ажлууд явж байна. За
өмсөх хувцс бол дараагийн асуудал. Эхний удаад бид нар энэ хүнсээ чанартай хүнс хэрэгэлдэг болёо. Үн дээр энэ баталгаа алгал гэж ярьж байна. Дуртай нь одоо хүнс оруулж ирдэг болсон байна гэдэг дээр бол маш их шүүмжлүүд явдаг л да. Тэгэхээр давхар одоо хяналтын тогтолцоо гэдэг юм уу? Үнэхээр өнөөдөр манайд Монгол улсад орж ирж байгаа хүнсний аюулгүй байдал дээр бол бас судалгаа явуулж байгаа. Энэ дээр та одоо сүүлийн үеийн одоо мэдээлэл. За ер нь бол та маш чухал асуудал хөндөж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хангамж, нөгөө талдаа хүнсний аюулгүй байдал. Хүнсний хангамжийг нь бол одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүд шийдэж байгаа. Багуудын урсгал зээл авцсан одоо ажиллаж байна тийм ээ. Бид нар тодорхой хэмжээний бас үр дүн гараад явж байгаа. За нөгөө талд нь бол хүнсний аюулгүй байдал. Энийг хүнсний аюулгүй байдлыг бол тодорхой хэмжээгээр төр ханганаа. Тэгэхээр одоо манай аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг одоо хяндаг, шалгадаг лаборатори одоо байгууллагууд маань одоо бас хангалтгүй байна. Олон жилийн одоо хуучилсан тоног төхөөрөмжтэй, хуучилсан барилгатай юм уу те байгууламжтай. Тэгээд болсон хүч нь бас докторгүй ч гэдэг юм уу те. Тэгээд зарим нэг бодис нь олдохгүй байдаг ч гэдэг юм уу. Ингээд янз янзын шалтгаанаар хүнс бол одоо бас сэлсэлтэй байна. Тэгэхээр одоо ингээд наад захын нийслэлийн одоо төв лабораториуд ч гэсэн би очиж ажиллаж байхад байр нь одоо аль хуучин байсан. Одоо хүмүүс нь дотроо орж суух ажиллах юмш боломжгүй. Ингээд удаан хувцастай чичрээд ингээд байж идэг. Тэгээд дээр нь одоо тоног төхөөрөмж нь хуучирсан, хуучин байшинд хуучин тоног төхөөрөмжөөр тэгээд нийслэлийн хүнсийг тэнд шинжилээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол өнөхөр одоо хангалттай байгаа. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал бол алдагдсан байна гэдэг нь бол ойлгомжтой байгаа байхгүй юу. Дээрээс нь одоо энэ гайлд хил гайлдар байгаа шинжилж байгаа бас тэр лаборатори маань бас туйлын бас тийм хангалттай биш. Энийг бол хүнсний хувьслын хүрээнд хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжийн ингээд том үндэсний хөдөлгөөний хүрээнд бол 5 жилийн хугацаанд системтэйгээр шийднэгээд оруулсан төлөвлөсөн ажлууд явж байгаа. Тийм учраас одоо Монгол улсын төрийн 35 байгууллага энэ хүнсний хувьсгал дээр ажиллаж байгаа. Тэр 35 байгууллага маань хагас жил тутам зөвлөлт хуулс хийдэг. Ямар ажлууд нь явахгүй байна, ямар ажлууд нь сайн явж байна. Тэр ажил хаанаасаа болоод юунаасаа гацсуу тий. Тэгээ бид ерөнхийдөө намын газраас ингээд шахаад шаардаад явж байгаа. Аль болох хүнснийхэн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах дээр ерөнхийдөө намын газар хүнсүдэ аж ахуйн яам эрчимтэй хамтарч ажиллаж байна. Төрөний цогцдортой томчлоо чинэлэг малчин гэж ярьж байна. Тэгэхээр малчид бол хоршоолж ажиллаж яж бол үр дүн гарна гэж. Хамгийн ихний бэлтгэний хэлэлгч бол мэдээж малчин. За тэгээд малчид маань өнөөдөр бол бас энэ жил бол бас цас цуудтай хэцүүхэн жил байлаа. Малчтын талаар бас авч үзэх асуудал арай өөр төвшөнд яригдах ийм зүйлүүдийг ярьж байна л да. Тэгээд хууль боловсруулалтад бас өргөн баригдаж байна. Монгол улс хүнс одоо хувцас одоо цүнх мөх одоо 9 жилийн байгаа шүү дээ. Энэ бараандаа бол жилд 3 тэрбум доллар зарцуулж байгаа. Гаднаас худалдаж авч штэ импортын бараа 3 тэрбум. Монгол мөнгөөр бол 10 их найд орчим төгрөг байхгүй юу? Маш их мөнгөний юмыг бид гадаадаас худалдаж авч штэ. Ягаад гэвэл бид нөгөө үндэсний үйлдвэрүүдэд бах болгоцсон, дээрээс нь гайлын татвар тэгэлцсэн, тэглэнгүүт гадны бараа худалдаа одоо чөлөөт орж ирсэн шүү дээ Монгол улс руу. Тэгээ бид нар худалдааны эдэрслээ болсон. Одоо энийг эрг буцаагаад үйлдвэржүүлэхэд энэ аюул чухал байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас нэг үе болох бид хэлсэн шүү дээ. Одоо аваагаагүй одоо олон үйлдвэрүүд тэр зэрэг ашиглалтанд ороод ингээд бас явж байна. За энэний нэг одоо нөгөө бүтээгдэхүүн хангаж байгаа нь мал аж ахуйн салбар байхгүй. Хамгийн том одоо орон зай эзэлдэг. Мал аж ахуйн салбар, мал аж ахуйгаас гарсан ноос, ноолор, арь ширийг боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгоод дотоодын хэрэгцээг 100 хангаад илүү гастын бид олон улсад экспортлох. Энэний бол одоо хүнсний хувьсгалаар бол томоохон хүнсний үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Нөгөө талдаа бид газар дараалал дэмжиж байгаа гэж ярьсан, мал аж ахуй дэмжиж байгаа гэж ярьсан тийм. Тэгэхээр мал аж ахуй тал дээр дахиад томоохон дэмжлэг үзүүлэх гэдэг нь малчид бол одоо малаа малдаад, малаа үржүүлээд, за үржүүлсэн малаа хоршоодороо дамжуулаад тий. Хоршоод нь бол одоо эрчимцэн мал аж ахуй хэлбэрээр хоршоод нь хөгжөөд тэгээд тэр нь боловсруулах үйлдвэрүүд рүү бүтээгдэхүүн хангаад боловсруулах үйлдвэрүүд нь эцсийн бүтээгдэхүүн гаргаад ингээд дотоодоо болон гадаад зах зээл рүү гарч явах хэрэгтэй. Энэ нь жилийн 12 сард тогтмол ажиллаж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо манайх махны үйлдвэр чинь жилийн 4 сар л ажилладаг. 4 сар. Босд үед нь зүгээр сул зогсож байдаг. Тэгэхээр бид нар энийг жилийн 12 сард ажилладаг энэний үр дүнд малчид одоо орлоготой одоо Монгол ажилчид орлоготой, үйлдвэрүүд орлоготой, үйлдвэрүүд 24 цагаар 12 сар ажилладаг. Тэгээд бид нар гадшаа экспорт гаргадаг болох юм бол бид нар гадаа валют оруулж ирж байгаа юм чинь ажилчдын цалин төдий хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр энэ Монгол улсын эдийн засагч ашигтай, Монгол хүн бүрт ашигтай, цалин нэмэгдэнэ. Үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг бол бүх талаараа ашигтай. Тэгэхээр үйлдвэрээ хөгжүүлсэн улсууд баян байгаа шүү дээ. Одоо ингээд үйлдвэрсэн улсуудыг харж байгаа шүү дээ. Бүгд үйлдвэрүүдээ хөгжүүлсэн байгаа байхгүй юу? Жижиг дунд яж хөн хөгжүүдээ чинэлэг дундад давхар руу оруулж ирсэн
наацхан хятад бас өнөөдөр ямар болцсон бэ? Үйлдвэрлэгч орно л бай. Үйлдвэрлэгч орон хөгжиж гэн дээрээс нь чинээлэг дундад давхрыг бий болгохын тулд жижиг дунд үйлдвэрүүдээ, бичил бизнесүүдээ, өрхийн үйлдвэрүүдээ дэмжсэн улсад өнөөдөр мундаг явж байна. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирж бас өнөөдөр үйлдвэржилттэй за хүнсний хувьсгал асуудлуудаар бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Манай өнөөдрийн нүүр тулсан ярилцлагын зочноор Монголын Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Даваа Баяр үрэгт оролцлоо. Эх 7 хоногт нүүр тулсан ярилцлагынхаа шинэ дугаараараа уулзлаа. Түр баяртай.